Сая ер нь эрүүл мэндийн салбарт бол одоо яг одоо оргил ачаалтай үе байна. Одоо энэ Чингэлтэй дүүрэг эрүүл мэндийн төв дээр ирчихсэн, эмнэлэг дээр нэрсэн одоо энэ хүүхдүүдийн эмчилгээ үйлчлэгээтэй танилцж байна. Тэгээд өдөрт одоо нэг дасагт ихэд 60-аас 80 хүүхэд байж байна. Тэгээд 3 дасагт нэмж аваад одоо эхлээ нэг 180 хүүхэдтэй ачаалт ихтэй байна. Одоо 2 сувлагчтай. Тэгээд энэ дээр бас хамгийн энэ хурж ирээд асуух шийдэх асуудлууд ямар асуудлууд байна гэхлээр одоо бид эмч нарын сувлагч нарын асуудлыг сувлагч нарын хийж байгаа ажлын ачааллыг одоо хөнгөлөх тийм ээ. За энэ нөгөө өмчлөө үйлчлэгэнд тариа хийж байгаа нялх хүүхдүүд бага сартай хүүхдүүд хийдэг энэ помп шахуурга аппарат уулах дутагдaltaй байна гэж байна. Тэгэхээр бол яхааргүй энэ Чингэлтэй дүүрэг 180 хүүхэдтэй. Тэгэхэд 3 дасаг одоо 60 нэг дасагт бол 60 хүүхэдтэй байна. Тэгэхээр энд бол 180 хүүхэд тутамдаа нэг 2 шахуур 3 шахуургал ажиллаж байгаа. Тэр нь халаад нэг ажлын ачаалал дийлэхгүй гацдаг. Одоо бас юм чирэгдэл үүсгэж байгаа юм байна. Тийм учраас бид энийг одоо шийдэх ёстой. Өчтөр бол эрүүл мэндийн сайд засгийн газрын хуралдаан дээр ороод 2.4 тэрбум төгрөгийг бол энэ хүүхдийн ачаалттай байгаа, хүндрэлтэй байгаа том тус өвчний үед тоног төхөөрөмжийн болон эм одоо боловсон хүчний шийдлийг авчирсан байгаа. Тэгээ бид 1 сарын 1-нд эмчээ ингээ 1 сарын 1-нд одоо ажлын 2-нд ажлын өдөр эхэлнэ. Энэ дээр худалдан авалт хийж хагаад тэгээд танаа энийг 60 хүүхд тутамд чинь нэг 5 помпыг шийдэж байгаа заа. Тэгэхээр бол одоо бол 180 хүүхэдтэй 2 помп ажиллаж байна тийм үү? Тэгэхээр яг энэ хүнд байгаа ачаалттай энэ үед нь 60 хүүхд тутам 5 помп шийдэж байгаа. Тэгэхээр бол танад нэг 10 помп 9 помпт шийд нэмэгдэх нь тийм ээ. Тэгэхээр бол та бүхний маань ажлын ачаалал бол одоо бас энэ иргэдтэй хүртээмж үйлчлэгээ хүртээмж нь сайжирна гэж ойлгож байна. Тэгээ сая жишээл 11 хагасаас эхэлсэн одоо өдрийн эмчилгээний цаг чинь одоо хэд болж 4 өнгөрч байна тийм ээ. 4 өнгөртөлж байгаа хүртэл одоо нэг сувлагчийн ачаалал ихтэй байна шүү дээ. Тийм учраас хамгийн дөрөнд эхний шийдэх асуудал нь бол энийг 9 помпын асуудыг шийдэж байгаа. Ингээ манай энэ өвчтнүүдээс бол өнөөдөр бас ийм хүсэл тавьж байна. 2 сувлагчтай энэ 2 сувлагчийн ажлын ачаалал бол одоо дийлэхгүй байна тийм ээ. Тийм учраас өчигдөр түрүүн хэлж байна. 11 хагасаас эхэлсэн цагийн тариа өнөөдөр 4 хагас хэрэгтэй одоо дуусаагүй сувлагч маань их ачаалттай байгаа даа тийм ээ. Одоо нэг 6 цагаас дахиад нөгөө оройны цагийн тариа эхлэх гэж байна. Тийм учраас 2 сувлагчийг одоо өрхөөсөө татах байна уу дотоодоо зохицуулт хийгээд тэгээ 2 сувлагчийг нэгтгэхээс ажлын өдрөөр нэг 2-ны өдөр чинь зав. 2 сая 2-ны өдөр ажил эхлэх өдрөөс 2 сувлагчийг нэмж ажиллаа зав. Би эрүүл мэндийн танаа нэгдлийн дарагч нь хэлчихэ. Тэрний цалингийн тэрний илүү цаг тийм ээ ажлынхан тэр хүний нөөцийнх нь болцооны асуудлыг эрүүл мэндийн яамнаас тодорхой хэмжээнд одоо энэ ажлын үүрэг харж ингэж явж байгаа энэ үед бол шийдэж өгье. Ил бата. Тэ хүүхдээ ирчэнтэй юм чи. Сая эрүүл мэндийн яамны төрийн нарийн дарга очроод газар дээр нэрж хүүхдүүдтэй танилцаад ачаал ямар байна, юу дутагдж байна гэдгийг аль болох боломжтой хэмжээгээр газар дээр шийдэж өгөөд явлаа. Тэрний хамгийн гол юм нь хүүхдүүдэд нөгөө удаан хийх ёстой туслын нөгөө тарианы шахуурга памп гэдэг зүйлийг одоо манай дутагдaltaй байгаа учраас бүхэл эмнэлгээр дутагдaltaй байгаа. Тэрийг газар дээр нь одоо 1 тасагтаа 3 гээд ойролцоогоор нэг 9-10 ширхгийг ажлын өдөр цуглахаар 1 сарын 2-наас шийдэж гаргаж олж өгье гэсэн тийм юм ярьсан. Тэрийг шийдэж өгсөн. Хүүхдүүд одоо хийгдэж байгаа тарианууд яг цагтаа арай нэг хурдан хийгдэнэ. Тэгэхгүй нөгөө нэг бүгд 1-2 тэр пампан дээр ойчлсоор байгаад тийм нөгөө тариан хүлээгдэх удах тийм юунууд гардаг байхгүй бэрхшээлүүд. Тэгэхээр тэрийг л одоо шийдэж гэнэ гэсэн үг. Хүний гараар хийж болохгүйг энэгээр орлуулж байгаа байхгүй хамгийн чухал тоног төхөөрөмж гэсэн үг. Төрөний бүтэн сайн тавьцаа одоо маргааш гарна л да. Гэхдээ энд чинь нөгөө нэг утлага хүүхэд болгон утлага хийлэгдэг. Тэгээд өглөөнийх нь утлагын дээр доор 3 давхарлуу гарч хийлгчээд оройных нь дандаа энд хийдэг байхгүй өглөө оройр. Тэгэхээр оройных нь утгын аппарат нь 2 нэг муу аппарат ирсэн. Тэр нь тэгэл ерөөсөө олигтой ингээ ажиллахгүй. Бөө ингээл дандаа дүүрэн талаатай бөө аач
Тэгээ магнезиум хийдэг нэг аппарат байдаг юм. Тэр нь ерөөсөө ажиллахгүй бас. Ажиллаж байгаа зогсоод тэгээ наркомат хүүхдөөс чи баян тэрэ чин зогсчлоо гэж хажуугаар ингэж орж ирэл тарай мараа ингэж хоошгодод хөөх. Эдгээр өөрсөндөө аюу ачаалтаа ажиллаж байгаа сувгч нарын буруу байхгүй. Хамгийн гол нь багш техникийг хангаад өчүүлэх хэрэгтэй биш шүү дээ. Хамгийн гол нь өвчнүүдэд хэрэгтэй, өвчтөнд хэрэгтэй юм л хэрэгтэй байна. Сувгч нар бас ажиллаж байна, аюу сайн ажиллаж, аюу ачаалтаа ажиллаж байгаа. Эдгээр бас сайн ажиллаж байгаа. Багш техникээр л ханхаж чухал байна. Ачаалал ирэхгүй ачаал ихтэй аюу хэцүү хүндэлтэй. Хүүхдүүдээ ч хөрөлцөхгүй одоогийн байдлаар бол нэг хүүхдээ чинь өчнөө нэг палатанд 7-8 хүүхд ивч байгаа ачаалал нь ихтэй памбууданд дэлэхгүй. Өдөр чинь одоо өглөө орох хүүхдүүд дөнгөж сая хамгийн сүүлийн дөнгөж дууш. Одоо ингээд хүүхдүүд ингээд орж ирээд нэмдээ дуусч шүү дээ. Тэгэхэд бол хөрөлцөхгүй байна. Памбууданд зэгүй ачаал ихтэй, эмнэлгийн ачаал аюу ихтэй байна. Сүүлийн үед бол өрөөнүүдтэй шахаж оруулаад ойрцоож байгаа юм. Амарч ороод яриад ирдэг сургууль амарч чинь. Насны хүүхдүүд ирж байгаа хүүхдийн насанд Хүмүүстээ бүгдээрээ. За. Хүүхдүүд ямар вэ? Яаж вэ? Эмчилгээ